Олон улсад Монголын гаргадаг гол түүхий эдүүдийн үнэ бол огцом хэлбэлцтэй. Нүүрсний үнэ бол нийлээдгүй одоо буурчин. За засгийн үнэ яг хуу өсөж байгаа юм шигч боловч бас л одоо маш тодорхойгүй юм байдлыг өнгөрч байна. Тэгэхээр таны хувьд энэ оны төсөв эхний 2 сард бол алдагдaltaй гарсан байгаа. Нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор. Гэхдээ бид хэмжээгээр ингэ нөхөд явах боломжтой гэж харж байна. Тэгэхээр таны хувьд яг одоогийн Монгол улсад тулгамдаад байгаа нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ? Ер нь яг хүмүүс янз янзаар таам гаргах гэдэг хичээж явах шиг харагдаж байна. Тэгээд би сонирхдаг. Яг бүр их өдөр тутмын өмнө хэлбэлцлийн энтрийг бол харахгүй л дээ. Ерөнхийдөө юу болоод байна? Ойрын 2-3 жилдээ яах нь вэ? 5-10 жилдээ яах нь вэ? Бид нар тэрэн дээр нь ер нь яаж ажиллаж хийж энэ төсвөө доктортой бүрдүүлж, орлогоо доктортой бүрдүүлэх юм гэдэг дээр нь л сонирхдаг. Энэ жилийн хувьд бол за нүүрс өнгөрсөн оны сүүлээс эхлээд уналттай байсан. Унсаар байгаад одоо нэг сүүлийн 2-7 хоногт 1-2% жоох өсөлт байгаа юм да. Тэгээ мэдээнүүдийг харахаар Монгол хятадын хэл дээрх нүүрс бас жоох итвчээд эхэллээч гэж яах шиг иймэрхүү юмнууд байна. Тэгээ засгийн газар хэлэхдээ бол цагаан сар бас шилтгаануудаар төр юм гацалт үүссэн. Ер нь хөдөлнөөл гэд байсан. Судлаач нар нь бол ихэнхдээ жоохон гутранг байгаад ирсэн. Тэгээ эндээс ингээ харахад ер нь бол миний зүгээр харж байгаагаар ер нь жоох эвгүй юм байна гэж харагдаж байгаа нүүрс бол. Тэгэхээр нүүрсэн дээр цааталт нь гангийн үйлдвэрийг хардаг штэ тий. Хятадын. Хятадууд гангийн үйлдвэр нь ер нь нэг тийм сайнгүй байна. Дэлхийн бусад улсууд гангийн үйлдвэр нь нэлээд том өсөлттэй таамагтай байхад хятадуудын өсөлт хамгийн бага байна. Тэгэхээр энэ бол тэр Америк хятадын хоорондох өсөлтөө нэлээд нөлөөлөх байх гэдэг байдлаар харж байгаа. Тэгээ энэ дээр ер нь хятадууд нэлээд стратегийн том арга хэмжээнүүд аваад эхэлсэн юм бол гэж харагдаж байна. Тэрийг бид нэр их зөв харж ижил өөрсдийнх нь төсөөллүүдийг хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр яг хятадын хувьд өмнө бол одоо үйл хөдлөх хөрөнгөний салбараа тулгуурлаад за дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа тулгуурлаад эдийн засгийн өсөлтөө бүрдүүлэх юм төлөвлөгөөтэй байдаг гэсэн бол одоо илүү одоо Америкээс бусад орнуудтай худалдаагаа эрчимжүүлэх за тэгээд дотооддоо өндөр дэвшилттэй технологиг хөгжүүлэх ер нь жоох ийм одоо бодлогын моделийн өөрчлөлт явж гинөө гэж бас харж болохоор байгаа. Тэгэхээр ер нь Монгол улсын хувьд цаашид бас энэ өөрчлөгдөж байгаа бодлогын хүрээнд хэрхэн одоо төлөвлөх хэрэгтэй бол. Ялангуяа саяны яг таны хэлдэг дээр хятадууд өмнө нь ингээд дотоодын зах зээлээ яаж сэргээж тэн дээр одоо гангийн хэрэглээг нэмэгдүүлэх үү гэдэг маягаар их хардаг. Нөгөө талдаа гангаа экспортлох боломжоо их хардаг. Тэгээд ялангуяа тэр нөө бүс ба зам ч юм уу янз бүрийн хөтөлбөрүүдээр гадны улсууд том хөрөнгө оруулалт дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж хагаад тэрүүгээрээ дамжуулж гангийнхаа экспортыг дэмжих гэж оролддог байсан. Гэхдээ энэ нь бас нэг сайн явахгүй л байгаад байна гэж яригддаг байсан. Тэгэд саяхан нэг зүйл ингээд сонирхоо харж байсан чинь Африкт хятадууд гангийн үйлдвэр бариад эхэлсэн байна. Их олон улсад тийм ажлуудыг хятадын Хибэмжийн гангийн компаниуд бусад энэ хятадын компаниуд ер нь ажиллаж байгаа юм байна. Аль гинэ нэг улсад гэхэд тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр ашиглалтанд ороод одоо 600 мянган тонн ган жилдээ үйлдвэрлэсэн. Зимбабве гэсэн баха. Дахиад бараг 4.5 тэрбум долларын гангийн үйлдвэр Африкт баригдаж байна. Тэр яг хятадуудын энэ нөө дотооддоо илүүдэлтэй байгаа гангийн хүчин чадлыг заавал дотооддоо үйлдвэрлээд Африк руу зөөж байхаар те Африкт нь үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж бариад тэгээд тэнд нь зах зээл дээр нь тоглоё гэдэг ийм нэлээд том бодлого явж гэнэ үү гэж харагдаж байна. Тэгээ ер нь бол хятадын гангийн үйлдвэр чинь нэг 10 орчим хувийн илүүдэлтэй л яваад идэг байсан шүү дээ. Тэгэхээр одоо бараг 20-30%-ийн хүчин чадлыг Африк руу шилжүүлчих юм бол Африкаас хятад руу төмрийн өдөр зөөж явахаар шууд тэнд нь боловсруулаа явчихна гэвэл одоо энэ зах зээл чинь биднээс холдоо явчлаа гэсэн үг шүү дээ. Хятад боловсруулдаг байхад нь бид нар коксчих нүүрс нийлүүлдэг ийм модель үстэй тий. Тэгэхээр гэх мэтлээ ингээ бидний хувьд бол ер нь урт хугацаанд хармаар юм уу? Би тэгээд ер нь манай улс одоо энэ нүүрсэн дээр барьж байгаа стратеги ч юм уу барьж байгаа бодлого энэ төр маань бас жоохон хангалтгүй юм бол гэж сүүлийн үед анзаараад байна. Жогоос тийм сангийн ам толгойлсон маягийн эсвэл төсвөө тойрж нүүрсний салбараа хараад байгаа нь жоохон учир дутагдaltaй юм шиг санагдаж байна. Тэгэхээр та үүн дээр юу үзүүлэх вэ? Одоо манай тэр ялангуяа ерөнхий сайдын зэрэгт эдийн засгийн зөвлөл энэ төр гээд байгаа шүү дээ тий. Тэр эрийг сайн ажиллуулж чадахгүй байна. Эсвэл тэнд байгаа хүмүүс бас энэ дээр жоох идэх гаргахгүй байна. Эсвэл засгийн газар өөрөө одоо тийм нэг тийм сангийн ам толгойлж төсвөө бүрдүүлэхэд энэ нүүрсийг хардаг. Тэр нь
одоо юу гэдгийг Эрдэнэс 5 толгойд бет томилохдоо сангийн амнаас томилоод исэн биз дээ. Тэ? Тэгэхээр эн чинь яг тэр засгийн харж байгаа бодлого нь ер нь бол нэг 2 жилийн төсөв бүрдүүлэх тал руугаа илүү төлхөө харж ийн нүүрсэнд бодлогоор оролцоод байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ойрын одоо ирээдүг харж төлөвлөгөө хийж гинэ гэж ер нь богино тоглолтууд яваад байна. Яг Bloomberg Intelligence-ийн судалгаагаар бол эх нэг 3-5 жилдээ бол яг Монголын нүүрсний хятад руу гарах нүүрсний экспорт бол харьцангуй сайн өндөр түвшиндээ бол хадгалагдана гэд хэлж байгаа. Гэтэ түүнээс цааш яг юу болохыг бас одоогоор тааварлахад бол хэцүү байна шүү дээ. Тэгэхээр яг одооноос та яг ямар өөрчлөлтүүдийг хийж чадах юм бол ирээдүйд одоо зөвхөн одоо нүүрсний экспорттоо тулгуурласан ийм эдийн засгийн эрсдлээс юу н ангижирч чадах юм бол би эхний ээлжинд нүүрсэн дээрээ ер нь бол анхаараач. Тэгээд за сангийн ам төсвийн бодлого талын хүмүүс буюу богино харж байгаа дунд хугацаанд харж байгаа хүмүүс окей тэр дотор нэг 30-40% дуу хоолойтой байг те. Илүү энэ эдийн засгийн хөгжлийн яам болон энэ салбарын урт хугацааны хөгжил харж байгаа одоо алс руугаа харж байгаа хүмүүсээс оролцоотой байгаад зүгээр энэ нүүрсийг ингээл одоо энэ жилийн бодлого гэхтэл окей төсөв тасрах нэ үнэн унчлаа. Тэгвэл эзлэхүүний нэмчий гэл ингэж штэ тий. Тэгэхээр ийм нэг богино маневр руу мэдээж харалгүй яах вэ? Гэхдээ энийг давхар дунд урт хугацааны маневр хардаг хүмүүсээр нэг одоо зөвлөл мөвлөө бүрдүүлэлт гэсэн өдөр эдийн засгийн зөвлөл дээр ярьдаг гэсэн хаана газар энийг бүр стратеги одоо Монголын нүүрсний дунд урт хугацааны стратеги гаргаад тэгээ тэрийг энэ богино хугацааныхаа юмтай холбохгүй бол урт хугацаанд ер нь бол нүүрс шахагдана гэдгийг бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Гэхдээ хүмүүсийн нэг найдаад байгаа юм нь энэ жил гайгүй байгаасаа дараа жил гайгүй байгаасаа гэл ингээл залбирсан маягаар яваад байгаа нь ер нь бол маш том эрсдэл гэж бодож байна. Одоо энэ чинь экспортын 70% биз дээ. Тэ? Яг хоо нүүрсний экспорт одоо 70% байгаа. Ер нь энэ тоо цаашдаа буурах прогноз байгаа шүү дээ. Ер нь олон улсад ойлгомжтой эрэлттэй. Тэгэхээр таны хувьд бас одоо чухал ашиглалт бол газрын ор элементийн чиглэлүүдээр нэлээдгүй судалгаа хийгээд ажиллаад явж байгаа. Тэгэхээр яг одоо Монголд мэдээж одоо ахицтай зүйлс байгаа. Гэтэ дутагдaltaй талууд одоо таны хувьд юу гэж харагдаж байна? Critical mineral гингүүд хүмүүсийн хамгийн ихэнд ярьдаг юм нь газрын ховрыг хилээд байдгийг. Тэгэхээр бид нар энэ critical mineral-ыг зүгээр нэг тэнд халзан бүрэгтэйгээд ор ташилтанд оруулах гэж байгаа. Тэгэл нэг critical mineral гэдэг асуудал шийдэгч юм шиг харж ирсэн болохгүй. Хамгийн ихний харах юм нь ер нь critical mineral хөгжүүлэх хөрс суурь маань юу юм, хэрэгцээ шаардлага маань юу юм гэдгийг харах хэрэгтэй. Ялангуяа нүүрсийг хараад нүүрсний орлого үнэхээр ойрын 3-4 жилийн дараанаас эхлээд огцсон байхгүй болно гэвэл тэрийг орлуулах салбар гэдэг аюу нухацтай харах хэрэгтэй. Нүүрсэн дээр зүгээр бас энэ коксч нүүрсийг төлхөө яриад байгаа боловч коксч нүүрснээс гадна хятадуудад нэг ойрын 4-5 жилд энэ эрчим хүчнийх нь нүүрсний хэрэгцээ бас өсөлттэй л байгаад байна. Жил болгоно 1 билүү 1.5% өсөлттэй байгаад байгаа. Тэгээ нүүрс чи ялангуяа энэ нөгөө их хэмжээний эзлэхүүнээр явж идэг бизнес учраас манайх эзлэхүүний нэмээд байгаа шүү дээ. Тэгэхдээ нөгөө өндөр үн хүрдэж байгаа гэх юм өндөр үнэтэй зарагддаг учраас коксч нүүрсээ төлхөө анхаарай гэдэг нэг юм бодлого сүүлийн үед жоохон алдаатай байж магадгүй гэж би бас бодоод байна. Нэгэнт эзлэхүүнээр явж байгаа бизнес юм бол өндөр үнээр зарагдж байгаа нь биш. Өндөр маржин өгж байгаа нь тонн тутмаас бид нар $19 олж байгаа юм уу эсвэл тонн тутмаас $22 олж байгаа юм уу те зөрүүн дээр нь яаж тоглож байгаа гэхээр сүүлийн үед эрчим хүчний нүүрсний үн өсөөд эрчим хүчний нүүрсийг бид нар хямдхан холборуулж чадж байгаа бол тэнд бараг маржин илүү тэндээ гарч магадгүй байна. Тэгэхээр бас нэг юм нь ингээд нэгэн тал бид нар коксч нүүрсний экспортон дээр ийм том индастри болгоцсон гэж харлаггүйгээр нүүрсний салбараа дотор нь хараад яг энэ хятадын энэ тренд анализ хийж хагаад эрчим хүчний нүүрсийг ер нь нэлээд ялангуяа тэр 5000-аас дээш чанартай 5500 калоритой эрчим хүчний нүүрсийг нэлээд сайн хараад бид нар тоглох орон зайгаа аягүй сайн харах нь нэг номерын асуудал байна. Тэгэнгүүт яаж ч бид нар маневрлаад нүүрсний орлого уннаа, дутнаа гэдэг нь тодорхой. Тэгэнгүүт critical mineral дээр хамгийн ихэнд харах зүйл нь зис. Нөөцөр бол Монгол бас 12 дугаарт бичигддэг. Тэгэхээр дэлхийн одоо нөөцөр 12 дугаарт бичиж байгаа ч гэсэн ердөө 2 төсөл хэрэгжиж байгаа гэдээ үзэхээр Монголд бол цаашид илүү потенциал байгаа нь бол харагдаж байж болно. Гэхдээ төслүүд болон хайгуулын ажил бол хангалтгүй байна гэсэн юм судалгааны үр дүн бас сүүлд тийм судалгааны үр дүн бол танилцсан байна. Тэгэхээр яг одоо хайгуулын ажил ингэж
доторсон байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна? Бас үүнийг одоо цаашид нэмэгдүүлэх тал дээр юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байна. За нөөцний орлого буурахад ерөөсөө газрын ховор бид нарыг аврахгүй. Газрын ховорч бай бусад тэр жижигвтер критикал минералууд бол манай улсын экспортыг богино хугацаанд босгож ирж чадахгүй. Эднэр бол дунд ба урт хугацаанд манай экспортыг төрөлжүүлээд эднэр бүгд нийлээд нэг 4 тэрбум долларын л эдийн засаг болох бах 2040 он гэхэд. Тэгэхээр энэ бол бидний одоо энэ нүүрснээс олж байгаа мөнгө ойрын үед алдагдахад аврал болохгүй богино хугацааны. Тэгээд зэсийн хувьд одоо манай хоёр зүйлийг маш нухацтай ярих цаг болсон. Нэг нь одоо байгаа ажиллаж байгаа уурхайнуудаасаа үн цэнэ аль болох нэмэгдүүлэх, тэгээд ашиглалтанд бэлэн болцсон ордуудаа маш уртан ашиглаж эхлэх. Тэгэхээр энэ бол одоо тэр занаадуу цагаан сувраг за тэгээд эрдэнтийнхээ хүчин чадлыг нэмэх боломжтой бол нэм, оюутлогынхаа хүчин чадлыг нэмэх боломжтой бол нэм гэд ингээд явна. Тэгэхээр эдгээр бүгд нэмэгдээд зүгээр бэлэн байгаа ордууд ашиглагдаад эхлэхэд зэсийн экспорт бараг ойрын 3-4 жилийн дотор 5-аас 6 тэрбум руу хүрэх ёстой. Энэ дээр төвлөрөх хэрэгтэй байна. Энэ дээр төвлөрөхийн тулд хэд хэдэн хэрэгцээгүй юмнуудыг бид нар шийдэх хэрэгтэй. Ялангуяа энэ нэг баялагын сандаа орлоготой болчих гээд тэрнийг хийх арга замыгаа хувийн аль болох стратеги орд хамруулж байгаа төр даваад тэгээд тэндээсээ орлого төвлөрүүлэе гэж хараад байгаа. Энэ ерөнхийдөө богино хугацаанд энэнийг одоо ер нь алдаа юм уу оноо юм уу гэдгээ шалгаад мухарлах хэрэгтэй байна. Энэ дэр хитрхийх цаг алдаад байна. Одоо энэ маягаараа цаашаа явах юм бол бид нар энэ стратеги ордуудыг одоо жагсаалтын нэмэх гэдэг асуудал магадгүй 3-4 жил үргэлжлэх шинжтэй болчлоо.